Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд шатны хичээл эхэлж байна. Шинэ хичээл үзэхээс өмнө уламжлал ёсоор өнгөрсөн хичээлийн агуулгаа товч тартъя. Бид өнгөрсөн хичээлээр Чуфэй, Фэнжин, Ёумэй, Ёуци, Жуан гэх мэт үг хэллэгийг үтсэн. Фэнжин гэдэг маань байгалийн үзмж гэсэн утгатай байна. Холбоогийн жишээг харъя. Синшан Фэнжин байгалийн үзмжийг сонирхох. Яосье Фэнжин байгалийн үзмжийг дүрслэн бичих. Гүнюанда Фэнжин цэцэрлэгийн үзмж. Фэнжинхуа байгалыг зурах. Жишээ өгүүлбэрээ харъя. Хуангшан дэ Фэнжин фэйчан мэйли. Хуан уулын байгалийн үзмж их үзэсгэлэнтэй. Дараагийн үг бол Ёумэй яруу үзэсгэлэнтэй гэсэн үг байсан. Ёумэй дэ дунзуо гэвэл яруу сайхан хөдөлгөөн. Ёумэй дэ шигэ яруу сайхан дуушлаг. Ёумэй дэ минжэн ишүү яруу сайхан ардын урлаг. Жишээ өгүүлбэрээс дэлгэр өнгө харъя. Та ёумэй дэ зуцай зэн ши мирэн. Түүний уян яруу зан айл хэн хүнийг уйрамаар. Өмнө үтсэн бас нэг үг бол Ёуци ши тэр дундаа гэсэн утгатай үг. 我爱吃水果，有气是苹果。Би жимс идэх дуртай. Тэр дундаа айлм. Ингээд дараагийн үг харъя. Juan эргэх, тойрох гэсэн утгатай үг байна. Juan гэвэл юу болох вэ? Бие эргүүлэх. Juanyuan имлэгийг солих. Juancua буруу эргэх. Өгүүлбэрээс харъя. 这个医院治不了，需要立刻转院。Энэ эмнэлэг эмжилж чадахгүй нэ. Даруухан эмнэлгээ солиё. Хараадаа утсан хан бүтцээ иргэн саная. Энэ бол 要是肯定会гэсэн бүтцээ хана. Энэ нь хэрвээ тэгвэл тэгнэ гэсэн санааг илэрхийлдэг байна. Жишээ нь 你要是去青岛旅游，肯定会爱上那里。Чи хэрвээ Чиндао хот руу явбал түнд дуртай болох нь гарцаагүй. 他要是来了，肯定你表演一个节目。Хэрвээ тэр ирвэл нэг жүжиг тоглож л таараа. Ингээд дараагийн бүтцээ давтцгаая. Энэ бол гэн би бу сян шан ся гэсэн бүтцээ хана. Энэ маань аливаа зүйлсийг харьцуулахад ялгаагүй ижилхэн гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ нь 马克的汉语水平跟丽丽不相上下. Маркийн хятад хэлний төвшин нь Лилигийнхаас ялгагдах юмгүй. 韩国队的实力跟日本队不相上下. Солонгос улсын багийн хүч нь Японыхоос ялгаагүй. Үзэгчдээ бид сая өмнө үзсэн хичээлээ давтлаа. Одоо шинэ хичээлээ үзцгээе. Хүүхдийг хүмүүжүүлэхэд эцэг эхчүүдээс их зүйлийг шаарддаг. Тэгвэл хүүхд нь хинтээж тоглохгүй, зожиг ганцаардмал байна гэдэг бүрд санаа зовоосон хэрэг. Бид энэ тухай дараах ихээс мэдэж авцгаая. 大家都觉得班长马克是我们班最热情、最开朗的学生，马克却说以前他的性格并不是这样的。小时候他是一个性格特别内向的孩子，他把家里养的一只小狗 当成自己的兄弟，每天只跟小狗玩，不跟大人说话，也不跟别的孩子交流，把所有的想法都藏在心里。在家里玩够了，就把小狗带出去，在海边玩，在小花园玩，总是一个人。慢慢的，他的性格越来越内向了，父母看在眼里，很着急。 就请了一位有名的老师来帮助马克。马克说：“这位老师改变了我的一生，要不是有他的帮助，我现在就不会这么积极开朗了。” Үзэгч та бүхэн шаардлагатай бол сэтгэл зүйчийн тусламж авах нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлж болдгийг дараах ихээс мэдж авлаа. Ингээд шинэ үгээ сурч авцгаая. Нэг үг бол чи харин гэвч гэсэн утгатай дайвар үг байна. Жишээ нь 大家都高高兴兴地去旅游了，他却躺在病床上. Бүгд баяр хөөртэйгээр аяллахаар явж байхад тэр л харин эмнэлгийн орон дээр хэвтэж байв.
现在已经是冬天了，天气却不怎么冷. Одоо хэдийн үйл болцоход байхад цагаагаар харин ч тэгтээ хүйтрэхгүй байна. Ингээд дараагийн үгээ мэдэж авъя. Кайлан хөгжилтэй цовоо гэсэн утгатай үг. Сингэ кайлан цовоо замтай. Төве кайлан онц хөгжилтэй. Кайланда гүня цовоо бүсгүй. Дараагийн холбоо үгийг харъя. Сяода кайлан хөгжилтэйгээр инех. Ингээд жишээ өгүүлбэрээс дэлгэрэнгүй харцгаая. 他最近比以前开朗多了. Тэр өмнөхөөсөө илүү цовоо болсон. Хараад бичрээ өгүүлбэрээ би дан орчуулаарай. 大家都觉得班长马克是我们班最热情、最开朗的学生，马克却说以前他的性格并不是这样的。 Жусна харьцуулъя. 大家都觉得班长马克是我们班最热情、最开朗的学生，马克却说以前他的性格并不是这样的。 Маркийг бүгд л ангийнхаа хамгийн эдгэмсэг, хамгийн хөгжилтэй гэцгээдэг. Марк харин өмнө нь ийм замтай байгаагүй гэж орчуулах нэ. Бид сая Кайлан гэдэг үгийн хэрэглээг мэдэж авсан бол одоо харин түүний эсрэг утгатай Нэйсан гэдэг үгийг суръя. Нэйсан гэдэг нь дотгошоогоо гэсэн утгатай байх нь зарим тохиолдолд зожиг гэсэн санааг илэрхийлдэг. Дэда одоо Нэйсан гэвэл жинхэнэ дотгошоогоо гэж орчуулах нь байна. Сингэ Нэйсан дотгошоогоо замтай. Нэйсан да сяо хайзу дотгошоогоо хүүхэд. Өгүүлбэрээс харъя. 家人说他的性格比过去几年更加内向. Гэрийнх нь түүнийг өмнөх жилүүдээс илүү дотгошоогоо болсон байна гэцгээв. 他性格文静内向. Тэр нам гүм зожиг замтай. Харин одоо ихэн бичвэрээс дараах өгүүлбэрийг орчуулаарай. Орчуулснаа тулгуур үзвэл тэр баг байхдаа хачин зажиг замтай хүүхэд байжээ. Гэх нь байна. Дараагийн үгээс суръя. Цан, нуух, далдлах гэсэн утгатай үг. Мөн хадгалах гэсэн санааг илэрхийлдэг. Цан хүн нуух, цан чилай нуугдах, цанла 1个月 нэг сар хадгалах. Цан бужуу гэвэл далдлагдахгүй гэсэн утгатай ахнэ. Тэгвэл хятад хэлэнд дуа гэсэн ханз нь мөн ийм утгыг илэрхийлдэг байна. Жишээ нь та来了，你怪藏起来，别让他看见你. Тэр ирчлээ чи бушуу нуугдаарай, түнд битгий харагдаарай. Харин ялгаа нь дуан, зайлах, хорогдох гэсэн утгыг давхар илэрхийлдэг бол цаана нь далд хийх гэсэн утгыг мөн илэрхийлдэг байна. Жишээ нь 车来了，快多开. Машин ирлээ хурдан холдаарай. 你把我的打火机藏在什么地方? Чи миний асуурыг хаашин дард хийчихвэ? Тэгвэл одоо та бүхэн дараах өгүүлбэрт тохирох үгийг нөхөд үзтээ. 地下屋很大，可以很多东西. Нөхсөн үгээ тааруулан орчуулж үзтээ. 地下屋很大，可以藏很多东西. Доод өрөө их том, олон юм хадгалж болно. Хадгалах, дартгах гэсэн утгатай тул цан гэсэн үгийг авах нэ. Одоо энэ хичээлийнхаа дөрвөн холбогдолтой хэсгийг харцгаая. Бид өнөөдрийнхээ хичээлээр ба өгтөрөгийн 3 дугаар бүтцийг мэдэж авах болно. Эхнийх нь ба, дao, жин, зай. Газар орон заасан үг гэсэн бүтц байна. Жишээ нь 你把这些桌子和椅子都搬到教室里去吧. Чи эдгээр ширээ сандлыг анги руу зөөгөөд явчих. 他把这些书整整齐齐地放在桌子上. Тэр эдгээр номнуудыг эмх зэгцтэйгээр ширээн дээр тайлаа. 你把饺子放进去. Чи баншаа хийчих. Эдгээр өгүүлбэрээс харахад гол үйл үгнээс нь шалтгаалж дao, жин, зай нөхөр гишүүний аль нь орохыг хамаарах бөгөөд эдгээрийн араас газар орон заасан үг заавал ордог байна. Одоо дараагийн бүтцийг харъя. Ба,
чиглэл заасан нөхөр гişүн. Жишээ нь来吧，我们一起把车上的行李搬下来。Наширтэй хамтдаа машин дээрх ачааг зөөцгөөе. 你放心，他不会把朋友秘密说出去的。Чи зовлтгүй тэр найзынхаа нууцыг цааш нь ярихгүй. Хараа одоо сүүлийн бүтцийг харъя. Ба, чэн, тусагтун гэсэн бүтц байна. Жишээнээс дэлгэрэнгүй харвал 常常见面交流可以把陌生人变成好朋友. Байнга уулзаж учраад байвал танихгүй усууд сайн найз болж болно. 他太马虎了，把午饭写成牛饭了。Тэр хитрхи ханга үдийн хоол гэхийг үхрийн хоол гэж бичиж. Ингээд бид өнөөдрийн хичээлийн бүтцээ мэдэж авлаа. Хараа та бүхэн дараах өгүүлбэр тохирох үгийг нөхөд тасгалан ажиллаарай. 家里玩够了，就把它带，把所有的想法都藏心里。他把家里养的一只小狗当自己的兄弟。Ингээд нөхснөө тулган орчуулъя. 在家里玩够了，就把它带出去. Гэртээ тоглож ханахаараа түүнийг дагуулад гардаг. 把所有的想法都藏在心里. Бодож санаж байгаагаа дотроо л хадгалдаг. 他把家里养的一只小狗当成自己的兄弟. Тэр гэртээ тэжээдэг нохоогоо өөрийн ах トゥ болгосон. Үзэгчтэй ингээд ихээ дахин нэг удаа уншъя. 大家都觉得班长马克是我们班最热情、最开朗的学生，马克却说以前他的性格并不是这样的。小时候他是一个性格特别内向的孩子，他把家里养的一只小狗当成自己的兄弟，每天只跟小狗玩，不跟大人说话，也不跟别的孩子交流，把所有的想法都藏在心里。在家里玩够了，就把小狗带出去，在海边玩，在小花园玩，总是一个人。慢慢的，他的性格越来越内向了，父母看在眼里，很着急，就请了一位有名的老师来帮助马克。马克说，这位老师改变了我的一生，要不是有他的帮助，我现在就不会这么积极开朗了。 хамтдаа их орчуулъя. Маркийг бүгд л ангийнхаа хамгийн илгээмсэг, хамгийн хөгжилтэй гэцгээдэг. Багасаа л маш их зожиг хүүхэд байсан ба тэр гэртээ тэжээдэг өлгөө өөрийн ах トゥ болгон өдөр бүр гэртээ гөлөгтэйгээ тоглон томчултай жарилгүй хүүхдүүдтэй ч тоглолгүй бодож сансан зүйлээ дотроо л хадгалдаг байжээ. Гэртээ тоглож ханаад түүнийгээ дагуулan гараад далайн нэрэг цэцэрлэгээр явж дандаа ганцаараа байдаг байлаа. Аажимдаа түүний зан ааш нь улмал зожиг болоод байв. Эцэг их хоёр нь үүнийг харж байхдаа ихэд санаан зовж нэгэн алдартай эмчийг туслуулахаар урьжээ. Марк тэр эмчил миний амьдралыг өөрчилсөн. Хэрвээ тэр надад туслаагүй бол би өнөөдөр ийм хөвгөлтэй эрчтэй байхгүй байх байлаа гэсэн юм. Харин одоо үзнэ баттхан дасгал ажиллая. Та бүхэн сонссон үгээ дараах өгүүлбэрт нөхөөрэй. 他的性格十分开朗。这课课文虽然很长，生词却不多。他们正在积极地准备考试。Хараад нөхсөн үгээ тааруулаарай. 他的性格十分开朗。Түүний зан ааш нь туйлын цуваа. 这课课文虽然很长，生词却不多。Энэ хичээлийн бичвэр хэдий урт гэсэн шинэ үг нь харин их биш. 他们正在积极地准备考试. Тэд яг одоо идэвхтэйгээр шалгалтандаа бэлтгэж байна.
Харин одоо та бүхэн бичвэр сонсон дасгад ажиллаарай. 您好，我的行李太多了，拿不了，您可以帮我拿上楼吗？可以呀。来，那2个箱子和那个大包都交给我吧。你是刚搬来的吗？为什么要搬到这个小区呢？我原来住在学校的留学生宿舍，但是朋友说，住在中国人的小区里可以提高汉语水平，所以我搬到这儿来了。原来是这样，欢迎你入住。我住在601，你可以把我当成你的朋友，以后有什么事尽管找我。太好了，我也有中国朋友，有时间我把他带过来，如果你愿意，我们可以一起玩。好呀。到了，我就把行李放在门口了。太感谢了，要不是有你帮忙，今天我就得自己一个人多搬好几趟呢。别客气，快进去吧。Одоо хамтдаа асуултаа орчуулъя. Лили яв ба сингле банда нар. Лили ачаага хаашин зөв шаардлагатай вэ? 他的邻居帮Лили做了什么? Түүний хөршин Лилид юу хийхэд нь туссан бэ? 邻居帮Lili ба сингле放在哪儿了? Хөршин Лилигийн ачааг хаашин тавихад нь туссан бэ? Lili 还有别的中国朋友吗？他打印新邻居什么 Lili өөр хятад найз байгаа юу? Тэр шинэ хөрштэй юуг зөвшөөрсөн бэ? Ингээд бичлэгээ дахин нэг сонсцгоё. 您好，我的行李太多了，拿不了，您可以帮我拿上楼吗？可以呀。来，那2个箱子和那个大包都交给我吧。你是刚搬来的吗？为什么要搬到这个小区呢？我原来住在学校的留学生宿舍，但是朋友说，住在中国人的小区里可以提高汉语水平，所以我搬到这儿来了。原来是这样，欢迎你入住。我住在601，你可以把我当成你的朋友，以后有什么事尽管找我。太好了，我也有中国朋友，有时间我把他带过来，如果你愿意，我们可以一起玩。好呀。到了，我就把行李放在门口了。太感谢了，要不是有你帮忙，今天我就得自己一个人多搬好几趟呢。别客气，快进去吧。Одоо харин хариулт өгөх өгүүлбэрээ орчуулъя. Lili яв ба сингле банда нар. Lili ачаага хаашин зөөх хэрэгтэй вэ гэсэн ихний асуултанд сайн байна уу? Миний ачаа хэтэрхий их байна. Байр руу оруулахад минь туслахгүй юу? Гэхээс гарахад байранд ирж байгаа юм байна. Харин та的邻居帮Lili做了什么? Түүний хөршин Lilid юу хийхэд нь туссан бэ гэсэн дараагийн асуултанд тэр 2 чемодан болон тэр том цүнхийг нааш нь өгчихгүй юу? Гэхээс харахад ачаа зөөхд нь туссан байна. 邻居帮Lili把行李放在哪儿了? Хөршин Liliгийн ачааг хаашин тавихад нь туссан бэ гэсэн асуултанд тавтай амьдрахыг өрье гэсэн өгүүлбэрээс харахад шинэ байранд орж байгаа юм байна. Харин сүүлийн асуулт болох Lili 还有别的中国朋友吗？他打印新邻居什么? Lili өөр хятад найз байгаа юу? Тэр шинэ хөрштэй юуг зөвшөөрсөн бэ гэсэн асуултанд бид гэсэн хятад найзтай боломж гарахаар бид түүнийг дагуулж ирнэ. Хэрвээ эсвэл хамтдаа зугаалж болох юм
гэсэн дийлэгийн хариуд хүршин. Тэгэлтэй гэсэн байна. Ингээд бичвэрийн өгүүлбэрээ хэрхэн ойлгосноо тулгацгаая. 您好，我的行李太多了，拿不了，您可以帮我拿上楼吗？ Сайн байна уу? Миний ачаа хэтэрхий их байна. Байрлал оруулахад нь туслахгүй юу? 可以呀、来，那2个箱子和那个大包都交给我吧。你是刚搬来的吗？为什么要搬到这个小区呢？ Болно. Алуу. Тэр 2 чемодан болон тэр том цүнхийг нааш нь өгдөө. Чи сайн нүүж ирж байгаа юм уу? Яагаад ийм жижиг хотод ирж байгаа юм бэ? 我原来住在学校的留学生宿舍，但是朋友说，住在中国人的小区里可以提高汉语水平，所以我搬到这儿来了。 Би уг нь сургуулийнхаа дотор байранд амьдардаг юм л да. Найз маань хятад хотхонд амьдрах нь хятад хэлний төвшин дээшилж болдог гэхээр нь энд нүүж ирж байгаа юм. 原来是这样，欢迎你入住。我住在601，你可以把我当成你的朋友，以后有什么事尽管找我。 Тийм учиртай юм уу? Тавтай амьдрахыг үрээ. Би 601-д амьдардаг. Чи намайг найзаа болгож болно шүү. Дараа нь хэрэг гарвал намайг дуудчихж байгаарай. 太好了，我也有中国朋友，有时间我把他带过来，如果你愿意，我们可以一起玩。 Ямар сайн юм бэ? Би ч бас хятад найзтай. Боломж гарвал бид түүнийг дагуулж ирнэ. Тэрээ өсвөл хамтдаа зугааж бай. 好呀，到了，我就把行李放在门口了。 Тэгэлтэй. За ирчихлээ. Би ачаагч нь үүдэн тавьчихъя. 太感谢了，要不是有你帮忙，今天我就得自己一个人多搬好几趟呢。 Их баярлалаа. Та надад туслаагүй бол би өнөөдөр ганцаараа хэд найс цайж зөөх байлаа. 别客气，快进去吧。 Зүгээрээ ордоо. Та бүхнийг зөв орчуулсан байхаа гэж найдаж байна. Үзэгчдээ ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр чи, хайлан, нэйсэн, цан гэх мэт үг хэлхийг үзлээ. Харин дараагийн хичээлээр бэйз, хүн, сүнген, жирэй гэх мэт үг хэлхийг үзэх болно. Дараагийн хичээл хүртэл баярлалаа үзэгчдээ. Зэжин.